За энэ гурвын А ипподэ B гэдэг дүрм байгаа. Ипподэ гэдэг дүрм. За энэ ипподэ гэдэг дүрм нь яадаг дүрм бэ гэвэл ерөнхийдөө бол 24 дугаар хичээл дээр орсон 20 хаммэн гэдэг дүрмтэй бол ерөнхийдөө адилхан нэг юмны нэм эрэг тал болон сул талыг дуртахад одоо харьцуулахад ашигладаг гэсэн үг. За тэгвэл 24 дугаар хичээл дээр үтсэн хаммэнтэй адилхан гэж байна шүү дээ. Юугаар ялгаатай юм бэ гэвэл одоо ингээ хэлвэл хаммэн болохоор үеийн эзэн нь тэр өгүүлбэрийн эзэн нь заавал нэг хүн байх хэрэгтэй. Одоо жишээ нь Б-ийн талаар ярьж ивэл Б-ийн талаар л одоо сайн муу талыг ярих хэрэгтэй гэсэн үг. Б-ийн одоо энэ ухаантай мөртлөө муухай аштай ч юм уу те. Ингээд хоёр талыг ярьж байна. Энэ ипотекийнх нь болохоор Б-ийн муухай аштай харин болдоо сайн аштай гэсэн гоё аштай гэсэн ингэж үйл эзэн нь хоёр өөр байж болно. За энэний бас өөр нэг ялгаатай тал нь хаммэнээс ялгаатай тал нь болохоор энийг юмыг хийнгээ бас нөгөө юмыг давхар хийж байгаа гэсэн ийм одоо утга бол агуулгаддаг. За энийг нь хэдүүлээ тэгвэл харъя. Японоор юу гэж тайлбарсан бэ хэдүүлээ харъя. А ва нани хантай ни B ва нани гэж байгаа. Тэгэхээр энэ болохоор түрүүний миний хэлсэнчлэн харьцуулалт эсрэгцүүлэлт буюу одоо сайн муу талыг нь дуртахад ашиглагдана. Шүүгөө буюу өгүүлбэрийн эзэн нь нэг хүн байсан ч болно, хоёр одоо өөр хүнийг харьцуулж хэлсэн ч болно. За хоёр дахь энэ хоёлаа харъя. Хоёлаа гинэ бүгдээрээ харъя. Ава шинагаараа ава нани шинагаараа нани штэ рүү буюу хэйрицүү гэж ярьдیں۔ Хэйрицүү гэдэг нь болохоор зэрэгцүүлэл. Нэгэн зэрэг хоёр үйлдэлийг хийхийг хэлж байгаа гэсэн үг ээ. За тэгвэл хэдүүлээ одоо сэцүцоку буюу юуг нь харъя те. Катачиг нь харъя те. Доши болон икэйоши. Фүцүкэ яг жишөө дээр байдаг жишөө буюу тол бичин дээр байдаг одоо жишээ нь доши номо сүрү икэйоши даттараа вакай самуй энэ орно гэсэн үг. Энэ нэр өгнүүд орно гэсэн үг. Тэгээ шууд нэмэх нь иппо юм уу эсвэл дэ залгана. Хаалтан дотор байна гэдэг нь болохоор байсан ч болно, байхгүй байсан болно гэсэн ийм утга санааг илэрхийлж байгаа. За тэгвэл накэйоши гэдэг нь болохоор шизукана даттараа накэйоши даттараа наг бичнэ. Эсвэл дэ бичээд тэгээд иппо дэ юм уу иппо гэж ашиглана гэсэн үг. За сүүлийн хэв нь болохоор мэши дэ нэр үгээр нэмэх нь дэ заавал бичээд тэгээд ипподэ залгах юм байна. За хэдүүлээ энэ иппоно хокано катачи гэж иппо B гэж юм тийм үү. За хэдүүлээ энэ тэгвэл бичиж үзье. За иппогийн өөр катачи хэлбэр нь ямар юм бэ гэсэн чинь нани гэд нэг юм бичээд жишээ нь Б-гийн гоё аштай гэд өгүүлбэр нь дуусаад тэгээд өгүүлбэр шинээр эхлэхдээ иппо гэд тасал тавиад болдоо харин муухай аштай ч юм уу ингэж орж ирнэ гэж юм. За жишээ нь хэдүүлээ энэ чинь юуг нь харъя. Рэбүнийг нь хэдүүлээ харах юм бол Кономисе ва хиро ва исогаши гэж юм те. Тэгээ энэ юу гэж байгаа гэхээр Кономисе гэдэг нь болохоор одоо энэ дэлгүүр эсвэл энэ хоолны газар бол өдөр хиро гэдэг маань өдөр гэсэн үг. Өдөр исогаши буюу завгүй байдаг. Гэхдээ нөгөө талаараа орой ва химада буюу завтай хүн багтай байдаг. Харин өдөр исогаши буюу хүн ихтэй байдаг. Жохон майнас буюу сөрөг мэдээлэл байна те. Харин
Орой болохоор хима буюу завтай, хүм багтай, сэлүүхэн. Энэ бол завтай гэсэн үг байдгаа гэсэн. Энэ болохоор зөвхөн шүүг нь болохоор энэ мисэгийн талаар л ярьж байна. Тэ? За тэгвэл арай өөр юуг нь харъя. Катачи буюу хэлбэрийг нь харъя. За тэгвэл эхнийх нь болохоор аан дуусаад а гэдэг өгүүлбэр дуусаад иппо шууд орж ирээд тасал тавиад би гэжсэн тийм үү? Энэ өгүүлбэр дууслаа. Иппо орж ирээд таслал тавьсан. Тэгвэл одоо хоёр дахь хэлбэр нь юу юм бэ гэвэл энэ ихтэй хэлбэрнээс соно а гэдэг өгүүлбэр дууслаа. Б-гийн гоё штэ гэдэг өгүүлбэр дууслаа. Тэгээд соно ипподе соно гэдэг үг нэмэгдчихээн. Соно ипподе би гэж юм те. За яг адилхан жишээн дээр энэ ч орж ирсэн байна. Коно мисева хирова исогаши. Буюу коно яг адилхан дээдлэхтэйгаа өдөр завгүй харин эсэргээрээ энэ дээр ялгаатай нь гэвэл соноол гэж бичсэн байна. Нэмсэн байна. Yorova химада буюу орой завтай гэж бичсэн байна тийм үү. За тэгвэл хэдүүлээ цаашаа дахиад өөр рейбонуудыг харъя. За интернет ва бенри де ару ипподе усо мо oi desu гэж юм тийм үү. За тэгвэл энийг харах юм бол бенри де ару гэж байна. Бенри гэдэг чинь юу вэ? Бенри гэдэг чинь маш тухтай, одоо хэрэглэхэд амар тохиромжтой тийм хэлж байгаа шүү дээ. За энэ бенри на гэдэг энэ бол бенри гэдэг маань юм бол наа тэмдэг нэр ахгүй юу? Тэгэхээр наа тэмдэг нэр дээр бенри тэгээд д10 тэгээд ипподе гэж бичсэн байна тий. Энэ болохоор өгүүлбэр дээр дуусаагүй нэг дээдлэх шиг нэг өгүүлбэрт бичсэн байна бүгдийг нь. За эхнээс нь орчуулах юм бол интернет ва бенри де ару ипподе усомо oi desu буюу интернет ва бенри де ару ипподе интернет нь тохиромжтой хэдий ч одоо тухтай юу хэрэглэхэд амар хэдий ч худал мэдээлэл усомо oi desu буюу худал усо гэдэг нь худлаа гэсэн үг. Худал мэдээлэл ч бас их байдгаа буюу плюс гоё юм байгаа бас муухай ч юм байгаа. Гэхдээ энэ нь болохоор зөвхөн интернетийн талаар ярьж байна тийм үү. За хоёр дахь нь болохоор шакайжин тоошите хатараку ипподе時間があるときはYouTuber をしていますгэж байна. За энэ нь болохоор энэ хоёр дахь имигийн жишээ байна. За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр хатараку ипподе буюу хатараку гэдэг чинь болохоор ажиллах гэсэн үг. Доошигийн фүцүкэй буюу юм жишээ. Яг ингийн хэлбэрээр байгаа хатараку ипподе гэдээ орсон байна тий. За эхнээс нь орчуулах юм бол шакайжин тоошите хатараку ипподе. За шакайжин тоошите гэдэг маань юу гэсэн үг вэ гэж байгаа юм бэ гэхээр шакайжин гэдэг маань ерөнхийдөө бол ажилчин хүнийг хэлж байгаа. Юу нэг ажил хийдэг хүнийг хэлж байгаа байхгүй юу? Ер нь компанид ажилладаг хүн, энэ Японд айгу компанид ажилладаг хүмүүс амар их байдаг шүү дээ. Тийм болохоор ер нь компанид ажиллаж байгаа хүн л ойлгочих. За ажилчин хүнийг хэлж байгаа. Ажил дээр гарсан хүнийг хэлж байгаа. Энийг айгу ашигладаг шүү. Манайхан чиглэл аваарэ. Шакайжин тоошите гэхэд компани ажилчин хуваар ажиллаж байгаа тий компанид ажиллахын зэрэгцээ гэдэг нэрээ ингээ монголлоод гоё орчуулсан байна л да. Энийг ингэж махчилж орчуулах юм бол шакайжин тооште буюу ажилчин гэдэг тийм хүний хувьд бол бас ажиллаж байгаа нийгэмд тэ зэрэгцээд бас давхар жиканга ару токи буюу завтай үе те цаг байгаа үе те YouTuberをしていますбуюу YouTuber бол хийдгээ. Тэгэхээр энэ хүн зүгээр энгийн ажил одоо тэ ажил хийдэг хүн мөртлөө завтай үед болохоор YouTuber хийдэг ийм хүн
давхар ингэж ютубер хийдэг гэдгийг Иппоте гэдэг дүрмээр бол хэлсэн байна. За энэ нөө миний өмнө хэлсэнчлэн хаммен буюу Иппо гэдэг хоёр дүрм яг юугаараа ялгаатай юм бэ гэдгийг энэ дэр харуулсан байна тийм үү. Тэгэхээр юугаараа ялгаатай гэвэл миний түрүүний хэлсэнчлэн хаммен нь болохоор заавал өгүүлбэрийн эзэн нь заавал нэг хүн байх ёстой. Б-ийн талаар ярьж байгаа бол Б-гийн сул тал болон эерэг талын хоёулын дуртай. Харин Япон яадаг вэ гэхлээр заавал адилхан хүн байх ёсгүй. Болдоо ярьж хахад Б-ийг ярьж болно. Тэгээ болдоогоо ярьж хахад Б-ийн муухайштай гэж ярьдаг. За гэхдээ Япон хоёулын дээр нь ашиглаж болно. Б-гийн сайн муу талыг ч ашиглаж болно. Б-гийн болдоо хоёрыг харьцуулж болно. Япон. Хаммен нь болохоор зөвхөн адилхан нэг хүний талаар ярина гэсэн үг. За хоёр дахь ялгаа нь юу юм бэ гэхлээр хаммен гэдэг нь болохоор одоо бидний түрүүний хэрэглэсэн зүгээр одоо компани ажилтан мөртлөө ютубер бас зэрэгцээд хийж байгаа гэдэг дээр бол хамменыг ашиглахгүй. Хамменыг болохоор зөвхөн харьцуулсан үед ашиглана. Япон болохоор одоо жишээ нь Карева гакконы каяо ипподе гаккохийнのためにバイトをしてますгэдэг доор нь бичсэн байх шүү. Би доошоо гүйлгэхээр энэ юм гарч ирдэх. Энэ дээ шүү. За энийг хэдүүлээ орчуулах юм бол иппо гэдэг өгүүлбэрээ иппо гэдэг дүрмээ ашиглаад орчуулах юм бол Карева за Карева гакконы каяо ипподе буюу тэр эрэхтэй гакконы каяо буюу хичээлдээ явахтай зэрэгцээд хичээлдээ чи явдаг тий явдаг гэдэг нь юу нэг сургуульд сурдаг гэсэн утгаар хичээлдээ чи сургуульдаа чи явдаг бас зэрэгцээд гаккухи гэдэг маань болохоор сургалтын төлбөр хэлж байгаа шүү. За би энэ үсгэлээд үгүй гаккухи гэдэг сургалтын төлбөр нөө тамэни буюу сургалтын төлбөрийн төлөө байто штэ юмас буюу байто гэдэг маань болохоор арбайтогийн товчлсон хэлбэр байгаа. Арбайтогийн товчлсон хэлбэр. Тэгэхээр энэ цаг арбайто буюу цагийн ажил гэсэн үг. Тэгэхээр цагийн ажил хийд юм энэ хүн. Тэгэхээр хичээлдээ чи явангаа бас гаккухи нөө тамэни буюу одоо сургуулийн төлбөрийг төлөхийн тулд цагийн ажил хийдгээ гэсэн ингэж ийм хоёр одоо тий Иппо хамын хоёрын энэ хоёр өөр утгууд бол ингэж ялгаа нь бол ингэж гарч ирж байна.